өдрийг хүргэе. Өнөөдөр миний нэгэн өдрийн влог орох гэж байна. За тэгээ би хаана ирсэн бэ гэхлээр Юнлин хотод байрладаг нэг том парк дээр ирсэн байна. Манайхыг бодвол бас яг парк нөгөө олон тоглоомуудтай тэгээд тиктэй авсан. Энэ болохоор нэг өдөр бүтэн 400 NT одоо болдог. 400 NT-ний 40 мянган төгрөг. Тэгээ ороод бүх тоглоомн дээр нь өнгөө байдаг. Тэгээ ер нь 50-анда том парк тооцогдсон юм билэ. За тэгээ бүгдээрээ хамтдаа миний нэг өдөртөө хамт айлцгаая. Сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгээд та нар таалагдвал subscribe дараарай, лайк дараарай, коммент бичээрэй. За одоо тэнд Jefferson Fancy Park гинэ. Тийшээ ороод зөндөө олон юмнууд. За миний бас тикет зорт юм байна. Бид нар гаднаас бол тикет авсан. Яа, энэ сцен бүр үнэхээр үзэсгэлэнтэй. Та нар харж байна уу? За одоо болохоор тийм хоррор нэг тийм юм руу очиж үзэх юм байна. За энэ бол үнэхээр гайхалтай юм байна. Яа, та нар энийг хардаа. Бүр тэгшээрээ доош явах юм шүү. Oh my god, тэгштэй туршиж байсан. Энэ чимдан бүр амар сонирхолтой харагдаж байна. Мэдгүй энэ болохоор нөгөө нэг аимшигын тийм юу руу ордог. Монголд байдаг штэ аимшигын нөгөө харгуумар оронтой хүн гинт үу гэдэг. Тэр л юм шиг байна. Одоо энд ороо тоглохч байна. За манай найзууд энэ дээр сууж ингээд би болохоор одоо энэ дээр сууж үзэх гэж байхгүй юу? Яа, энэ бүр амар заяа нөгөө дээш явангтай шууд доош унгадаг. Энэ дээр суучих юм бол хитрхи. Энэ дээр суучих юм бол хитрхи тухай гэж байна. Энэнд хэлгээд тэгээд манай суух чинь. Oh my god. Яа, энэ бас амар юм байна. Яг шийдэх гэж байгаа юм шиг. Манайхан бүгдээрээ энэ дээр суусан. Би энэ хажуу тал дээр сууна гэж бодоод. Наадах дуудаж янзлахгүй. Superhero, number 0. Are you ready to go? Very high. Яа, би сая энэ дээр суугаад энэ бүр ингээ бүтэн амар тойрч ирэгдэг. Тэгээд одоо бүр би амар салгалаад.
За явцаа болоод 5 цаг болж байна. Тэнд гадаа бүр амар бороо ороод бүгдээрээ юм рейнкоут өмсөж байна. За одоо тэгээд хайрлаа да. I'm the infidel coming here. Just dance like this. Okay. 1, 2, 3, 4. Thank you guys. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусчихъя. Бүгдээрээ мэдих найзчээ. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Hi vlog. За та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 1 сарын 28-ны өдөр. Тэгээ өнөөдөр миний амралтын өдөр болохоор гадуур алхаад агаар амсгалаа явж байна. Тэгээд Тайваны elementary school төрсэн байна. Энэ болохоор нөгөө 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийн сургууль гэсэн үг. Тэгээд та нартай зүгээр сонирхолтой гэж бодоод Тайваны улсын сургууль нэг юм их байл юм. Хардаа тэр ёлкын бүр тэнд байж идэг шүү. Энэ сургуульд нь болохоор иймэрхүү өвдсөн гадуур яваад өвдсөн нохоонуудыг ингэж байлгад юм бишээ. Тэгээд кэрлээ байлгад юм бэлээ. Тэр хар нохоо нь болохоор сарын өмнө нөгөө хөлн хэмтцээс ахгүй юу. Тэгээд ингээ хүүхдүүд гарч ирээд сургууль цаанаас нь хоол өгөөд хүүхдүүд кэрлээд тоглоод эднэрийг идэвхлэн ингээд хажууд нь бийд юм бэлээ. Тэгээд сая болохоор намайг танихгүй юм болохоор өөдөөс хуцаад байна. Уг нь хажууд нь очиод бичлэг хий гэсэн чинь хуцаад ерөөсөө болохгүй байна. За тэгээ энэ болохоор биеийн тамирын одоо заална гэсэн үг юм уу? Хөөрхөн тогтолттой л юм байна. За нэг иймэрхүү байна. Энэ нэг хичээлийн танхим нь одоо энд 1 сарын сүүл гэхэд ингээ ном ногоонороо.